Таны хэлж байгаа энэ орон сууцны үн иргэдийн амжиргааны энэ зөрүү гарч байгаа нь бол суур шилтгаан бол инфляц. Тэгэхээр үндсэндээ инфляц мөнгөний үнцэн гэсэн үг. Инфляц бол өөрөө энэ сагсан дээр тооцогдоод явж байгаа. Тэгэхээр өнгөрсөн хугацааны энэ жоохон хөөсрөл бий болоод бодит эдийн засгийн өсөлтөөс илүүдсэн энэ зээл мөнгөний нийлүүлэлт, за төсвийн өсөлт, тэлэлт, за энэ болгон бол яаж шингэж байгаа вэ гэхээр нэгдүгээр инфляц руу, хоёрдугаарт энэ тодорхой салбар үнийн өсөлт рүү шингэж байгаа. Тийм учраас ингээд дээр нэмээд мэдээж таны хэлж байгаа энэ ипотекийн 6% хүүтэй энэ өнгөлтэй зээл. За энэ бүгд нийлээд одоо энэ орон сууцны үнийг өөргөдөж байгаа. Тийм учраас энийг зах зээлийн зарчимд шилжүүлээд мэдээж орлогын хувьд болцоотой хувьд бол заавал 6% дээр бөөнөр ингэж орчрлох биш. Төрөлцсөн бүтээгдэхүүнийг гаргах ёстой. За энэ бол одоо яг энэ шинээр явж байгаа хөтөлбөр хуулийн төсөл ер нь цаашдаа ч энэ зах зээл дээр зайлшгүй бий болох шаардлагатай ийм зүйл. Тийм учраас энэ та сүүлдэн тодруулах гэж байгаа энэ олон улсад хэрэгждэг энэ механизм нь одоо ч 6% дээр явж байгаа. Энэ ч гэсэн цаадлынхаа энэ шинээр бий болох зах зээл дээр мөн адилхан схем үргэлжилж явдаг л энэ практикаараа явна гэсэн үг. Тийм учраас бол энэ зүйлийг ингээд зэрэг хийхгүй бол хэрэглэгчдэд бол ингээд сонголт өгөхгүй нэгийг хаах бас хүндрэлтэй. Гэхдээ тэртээ тэргүй энэ дээр айгүй их очир үүссэн, нэлээдгүй хэмжээний очир үүссэн ийм нөхцөлд бол яг энэ бодлогоор явуулж байгаа энэ 6% хөтөлбөрийг бол маш нарийн фокустай тэр зорилтод бүлэг гэдэг нь маш нарийн тодорхойж яг тэр лүүгээ чиглүүлээд зэрэгцүүлээд одоо таны яг ярьж байгаа энэ зах зээлийн нөхцөлдөө толгуурласан энэ орон зайг бол нөхөхийн тогтолцоог бол бүрдүүлэх ёстой гэж ингэж үзэж байгаамаа. Тийм учраас энэ ажил бол мэдээж эхлээд явцсан учраас энэ лөө шуурхай ажиллана. За түрүүн алдарч ахлан гишүүн хэлжсэн ажлын хэсгээр бид нар ойр хандах ёсгүй. Энэ дээр бол төвтэй оролцож ажилланаа, манлайлж оролцож ажилланаа гэж ингэж бодож байна.